ээжд бус чуулган болж өнгөрлөх сайн зүйл бол засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хашаанда дулаан байшин барихад ипотекийн зээл болгоно 50-аас илүү хувийг гэр хороолол орон нутаг олгоно гэж үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж өгсөн. Энийг хэрэгжүүлэхийн тулд нөгөө байшин барихаар дид бүтц шаарддаг. Тэгээд ипотек өгдөггүй байсан шүү дээ. Тэгэхээр дид бүтцийн төрөл зүйлшийг олшруулна гэж дээрээс нь бие даасан болон хэсэгчилсэн дид бүтцийн шийдлүүдийг нэвтрүүлнэ гэж тэгээд орлогын чадварт нийцтэйгээр ипотекийн олон хувилбарт боломжуудыг олгоно. Хашаанда сайхан амьдрах бодлого хэрэгжүүлнэ. Эрчим хүчний хэмнэлтэд байшин барьвал 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Ингээд нийтийн багц авч ирсэн. Гэр хороолол байшин барихад дид бүтцийн шаардлага тавихгүйгээр ипотек олгох гэж миний бие бол их олон жил ярьсан. Гэхдээ энэ сэдв бол ганцаараа би ярьсан зүйл биш. Олон мэргэжлийн хүмүүс сүүлийн үед нөгөө мэдээлэл түгээд аль аль намын гишүүд нь дэмждэг болж ирсэн. Тийм болохоор энэ бол хамтын шийдвэр тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа. Одоо нэгэнт засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орцсон учраас дараа жилийн төсвүүдэд тусгагдах ёстой. Үүн дээр бүгдээрээ араас нь дахиад анхаарад санаачлагтай оролцоод ажиллана. Хамгийн гол нь гэр хорооллын оршин суугч маань өөрсдөө анхааралтай шаардаж идэвхтэй оролцох хэрэгтэй шүү.